Библийн гítэл номын 20 дугаар бүлгийг уншицгаая. Ноён 4-р хуудас. Гítэл номын 20 дугаар бүлэг 12 дугаар ишлэл. Эцэг эхээ хүндэл тэгвэл Бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт наслана. Өмнө нь бид энэ 10 тушаалын тухай ярилцахдаа Эзэн Бурханаас өөр Бурханыг бүү хүндэл мөн хиймэл шүтээнүүд бол Эзэн Бурханыг доромжилж байгаа хамгийн том гим нүгэл гэж ярилцсан билээ. Өнөөдөр энэ 10 тушаалуудаас хүнтэй холбоотойг нь үзнэ. Эхний дөрвөн тушаал нь Эзэн Бурхантай холбогддог тушаал бөгөөд үлдсэн 6 нь хүнтэй холбоотой тушаалууд юм аа. Үүнээс хамгийн төлөөлөл болох үеч сургаал бол эцэг эхтэй холбогддог тушаал юм. Хүмүүс Библийг ачлалын талаар огт заадаггүй гэж ярьцгаадаг. Энэ бол Библийн тухай огт мэдэхгүй хүний яриа юм аа. Библиэлд эцэг эхээ ачлах талаар маш нарийн тодорхой заасан байдаг. Күнзийн сургаал дээр мөн өөр олон сургаал дээр эцэг эхэн өөд болсны дараа ёсыг маш сайн гүйцэтгэх ёстой гэж заадаг. Гэхдээ Библиэлд эцэг эхээ амьд ах үед нь ачийг нь хариулах талаар гардаг юм аа. Эцэг эхээ хүндэл тэгвэл Бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр чи урт наслана. Энэ тушаалууд дундаас биелүүлсэн тохиолдолд ёроолыг авнаа гэж хэлдэг ганцхан тушаал нь энэ эцэг эхийн тухай тушаал байдаг. Би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Гим нүгэл гэхээс илүүтэйгээр бие махбодын хувьд ч гэсэн сайн болж ёроогдохыг хүсвэл эцэг эхээ маш сайн хүндэл гэсэн байдаг. Энэ нь Библиэлд өгсөн амлалт юм. Энд сууж байгаа та бүхэн дунд эцэг эхтэй сайн хандаагүй гэд одоо шууд шүүгдэхгүй ч гэсэн эцэг эхээ сайн асарч хүндэлж дээдлэх юм бол тэр хүн болоод түүний үр хүүхдүүд ёроогдох болно. Гарцаагүй ёроогдно. Энэ бол амлалт юм. Гэхдээ эцэг эхээ хүндлэхгүй, үгэнд нь дуулууртай байхгүй, үргэлжил сэтгэл санааг нь зовоох аваас тэр нь нүгэл болно. Нүгэл болдог учраас энэ мөн адил эзний өмнө ч гэсэн нүгэл болно гэсэн үг юм. Эцэг эх бол газарт оршдог эзний төлөөлөгч нар юм. Эзэн бидний нүдэнд харагдахгүй байлаач амьдаар орших, эцэг эхийг үл хүндэтгэх, дуулуургүй байх, ачийг хариулахгүй байх нь маш том нүгэл бөгөөд маш хүн дээр шүүгдэх болно гэдгээ. Түүний дараагийн 13 дугаар ишлэлийг үзье. Чи хүн бүү ал гэж аллага. Энд жинхнээсээ хүн алсан хүн байхгүй хаа. Гэвч аллагын ийм нэг хэлбэр байж болох юм. Энэ бол аборт буюу үр хөндлөлт. Хүүхэд аль хэдийн гидсэн дотор бүрлдсэн байхад ямар ч шалтгаангүйгээр мэс заслын аргаар гаргаж авч байгаа тохиолдлууд маш олон байна. Энэ бол аллага юм.
Хүмүүст тэр хүүхдийн өсөж том болж байгаа нь нүдэнд харагдахгүй байдлаас үгүй болсон болохоор үүнийг аллага гэж огт боддоггүй. Надад нэг бичлэг бий. Энэ бичлэгийг бичсэн хүн хинбэ гэвэл Америкт байдаг нэгэн эмч юм. Тэр эмч удаан хугацааны турш үр хөндлөлт хийж ирсэн бөгөөд хийж байгаа зүйлдээ гэмшил төрн. Тэр үйл явцын зургийг бүгдийг дарж үлдээсэн байдаг. Дотогш мэс заслын багаж хийхээс өмнөх зураг, яг аборт хийж байгаа үеийн зураг зэргийг бүгдийг дарсан байдаг. Эхлээд хөлийн таслаад, дараа нь гарын таслаад, эцэст нь хоолойг нь тасалдаг ийм зургнууд бий. Энэ бол жинхэнэ аллага юм. Хүмүүс нүдэнд нь харагдахгүй болохоор аллага биш юм шиг бодож байж болох ч хүүхэд хэвлээд бүрлдсэн л бол аль хэдийн хүн төрхийг олсон л бол энэ гарцаагүй аллага юм аа. Энэ аллага маш хүн дээр шүүгдэх болно гэдгийг сайн бодох хэрэгтэй. За дараагийнх нь чи бүү завх хайр. Албан ёсоор хормоо хийчихэд эхнэр нөхөр нэг оронд орох, бэлгийн харилцаанд орох нь нүгэл биш юм. Энэ бол эзний гаргасан хууль юм. Гэвч гэрлээгүй атлаа. Сүе тавьсныг тооцсон энэ бүх тохиолдолд мөн гэрлээгүй байх үедээ бэлгийн харилцаанд орсон бол энэ үйлдэл бол завх хайрл юм. Сүе тавьсан байтал энэ яагаад завх хайрл гэж? Сүе тавих гэдэг бол цаашид гэрлэнэ гэдгээ бие биедээ амлаж байгаа болохоос одоохондоо эхнэр нөхөр болоогүй байгаа юм. Энэ бэлгийн харилцаа гэдэг зүйл зөвхөн эхнэр нөхрүүдэд л олгогдсон юм аа. Эхнэр нөхөр болоогүй цагт бэлгийн харилцаанд орвол энэ нүгэл болно. Маш том нүгэл юм. Одоо бидний амьдарч байгаа энэ ертөнц бэлгийн нүглийн талаар хүмүүс ямар ч ойлголтгүй болсон байна. Гэрлэхээс өмнө бэлгийн харилцаанд орж үзээд сэтгэлд нийцэх юм бол гэрлэнэ гэсэн хандлагатай байдаг. Тэгвэл эмэгтэйч бай, эрэгтэйч бай. Зөв байдлыг сахина гэдэг нь хүний амьтад үйцхүйц хэрэг юм. Яагаад вэ гэхээр түүнийг биелүүлж чадаж байгаа хүн өөр гим нүглийг ч мөн төвчж чадна. Гэхдээ үүнийг ганцхан л удаа зөрчсөн тохиолдолд бүх зүйл тэгээд унтарна. Хий хоосон болж үнээс шалтгаалan өөр нүглийн талаарч гэсэн ямар ч мэдрэмжгүй болдог. Нэгэнт хэрэггүй амтан болсон гэж өөрийгөө кодолдог юм. Тэгснээр өөр ямар ч нүгэл үйлдэж болох сэтгэлийн эрх чөлөөнд хүрдэг. Та бүхэн энийг сайтар бодоорой. Ариун байдал бол ам юм. Ариун байдлаа сахина гэдэг нь амиа сахиж байгаатай ялгаа байхгүй. Энийг сахиж чадваас өөрт нь цор ганц эр хүн, цор ганц нөхөр эхнэртэй өөрийн биеэ даатгаж хоёр хүн нэг бие болдог. Нэг гэр бүл болдог. Нэгэн бие болон уусч аз жаргалтай амьдардаг. Эрэгтэйч бай, эмэгтэйч бай. Гэрэлсний дараа өөрийнх нь эхнэр өөр хүнтэй байсныг мэдэх юм бол тэр үеэс эхлээд бүх зүйл эрс өөрчлөгддөг. Хайранд төгсгөлч ирж болох юм. Ийм чухал асуудал байтал одоо энэ ертөнц хий хоосонд автаж тэр чигээрэн эвдэрч гэмтсэн байна.
Одоогийн байгаа энэ дэлхийн ертөнц бол бөөн холион бантан болжээ. Энэ ертөнцийг хэлж байна л да. Та нар дунд гэрэлсэн хэрнээ. Түүнээс гадуур бэлгийн харилцаанд орсон хүн байгаа бол маш хүн дээр шүүгдэх болно. Үнийг сэрж ухаарахгүй бол итгэл төрөхгүй гэсэн үг. За дараагийнх нь хулгай бүүхий. Хулгайн талаар нэмэлт тайлбар хэрэггүй хаа. Бусдын зөвлийг нууцаар авсан бол нүглээ намжлах хэрэгтэй. За дараагийнх нь чи хөршийнхөн эсрэг худал хуурмаг гэрчлэл бүүхий. Худал хэлж бусдыг хуурах асуудал. Үнэн биш зөвлийг энэ ингэсэн гэж худал ярьж муухай хуурч байгаа асуудлууд орно. За дараагийнх нь 17 дугаар ишлэлдэр чи хөршийнхөн гэр оронд бүү шун. Чи хөршийнхөн эхнэрт бүү санаарах. Хөршийнхөн зарц шивгчин үхэр илжгэнд хөршийнхөн юунд ч бүү шунахаар гэв. Шунхай сэтгэл. Энэ бол нүглийн хамгийн үндсэн хэсэг юм аа. Энэ 10 тушаал. Үүнд амралтын өдрийн тухай тушаалыг тайлбарлахад жаахан төвөгтэй тул түүнийг орхиё. Эдгээр үгсийг сонсоод магадгүй зөрчсөн тушаал танд байна уу? Сэтгэл зүрхэндээ аав ээжигээ арчлаагүй юм биш үү? Тэгвэл энэ бүх асуудлаа эзний өмнө бүгдийг тайлагнаж аврал ирэх хэрэгтэй гэсэн үг. Хуучин гэрээний Исая номын 59-р бүлгийг үзцгээе. Найман 136 дугаар хуудас. Исая 59-р бүлгийн 1-р ишлэлийг уншицгаая. Үзэгтэн эзний мотор аварч чадхааргүй богино бишээ. Сонор нь сонсож чадхааргүй дүлий бишээ. Харин хилэнц чинь та нарыг бурхнаас хагцуулан нүглүүд чинь түүний нүрийг та нараас далдалжээ. Тиймээс тэр сонсдоггүй. За энийг харах юм бол эзэн яагаад биднийг аварч чадахгүй байна вэ? Би яагаад аврагдаж чадахгүй байна вэ? Эзний гар богино учраас намайг аварч чадахгүй байгаа юм бишээ. Намайг авраач хэмээн залбирч байгаа дуу хоолойг сонсож чадахгүй байгаад биш юм. Тэгвэл яагаад вэ? 2 дугаар ишлэлдэр харин хилэнц чинь та нарыг бурхнаас хагцуулна гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрв эзэн энд байгаа бол би энд байсаар атал бүх хүн нүгэлтэй. Энэ нүгэл эзний өмнө нэмэгцээр байдаг. Гим нүгэл үйлдэх юм бол бурхны өмнө нүгэл нь хураагддаг тул эзэн энэ нүглээс болоод аварч чаддгүй гэсэн үг юм. Би эзэнд залбирсан ч залбирлын дуу хоолой нүгэл байгаа газар хүртэл очоод тэр залбирал бурханд хүрч чаддгүй гэж хэлж байгаа юм. Одоо үед Есүст итгэдэг хүмүүс Библийн Исая номын 59-р бүлгийг уншаад сайтар бодож тунгаалгүй өнгөрөх үе олоон эзэнд хэрхэн итгэдэг вэ гэхээр хамгийн түрүүнд яаж залбирахыг сурч авдаг. 2 дугаарт нь Магдалины дуу сурч, дараа нь Библийг сурдаг.
Хэн нэг нь хамтдаа явж Есүст итгэе гэхээр нь дагаж очоод хамгийн ард нь суун залбирахыг сурдаг. Залбирч байгаа хүн "Эзэн бурхан минь, талархлаа, талархаж байна" хэмээн залбирахад, шинээр ирсэн хүн өөрөө ч мэдлгүй сурч аваад даган залбирдаг. Гэхдээ тэр залбирал эзэнд хүрдэггүй гэдгийг мэддэггүй. Гэмнүглэн намжлах хэрэгтэй. Ингэж чадаагүй цагт залбирал ямар ч үр дүнгүй. Та бүхнийг бодоод үзээрэй. Одоо хүртэл маш их залбирсан атал та бүхэн гэмнүглээ бүгдийг шийдсэний дараа, эзэнд айлтгасны дараа залбирч байна уу? Хэрв тийм биш бол одоо ч гэсэн нүгэлтэй атлаа залбирч байна уу? Нүгэлтэй атлаа залбирч байгаа бол та одоог хүртэл шал дэмий хий хоосон залбирсан байна. Таны залбирал эзэнд хүрэхгүй. Матай номын 6 дугаар бүлэгт ийм үг байдаг. Харин чи залбирахдаа өрөөндөө орж үүдээ хаагаад нууц оршигч эцэгтэй залбир. Залбирахдаа харийнхын шиг утгагүй хоосон үг бүү давт, олон үг хэлснийхэн төлөө өөрсдийг нь сонсно хэмээн тэд боддог юм. Эцэгч нь та нарт юу хэрэгтэйг гуйхаас чинь өмнө мэддэг гэж хэлсэн. Энэ бол Есүсийн хэлсэн үг юм. Нэг залбирсан залбирлаа ахин дахин бүү давт, таныг гуйхаас өмнө тэр мэдсэн байдаг. Залбирал байна штэ. Залбирал гэдэг бол номлол юм. Залбирал гэдэг бол итгэл юм аа. Залбирал олон хэлбэртэй байж болно. Залбирал гэдэг бол хэрв танд биелүүлэхийг хүсдэг хүсэл байдаг бол тэрнийг өргөн гуйдаг болохоос биш. Заавал тэгэх ёсгүй. Дөнгөж төрсөн ял хүүхдийн уйлж байгаа нь залбирал юм. Хоёр гараа өргөөд, хоёр хөлөө өргөөд ингээд гэж уйлж байгаа нь залбирал гэсэн үг. Тэр дуг сонссон ээж нь очоод "Өө, баачгсан уу?" хэмээн үнэрлэж үзээд "Гидсэн өлссөн байхдаа" хэмээн хөхүүлж үздэг. Энэ уйлалт бол залбирал юм. Жаахан том болоод "Аваа, сургуулиас ийм зүйл авчир гэсэн" гэж энэ хүүхэд байна да. Аавыгаа дуудахдаа аавыг нь ерөнхийлөгч гэж бодъё л доо. Тэгвэл энэ хүүхэд аавыгаа "Бүгд найрамдах Солонгос улсын эрхэм ерөнхийлөгч та" гэж дуудах уу? Аав бол зүгээр л аав. Гэхдээ зарим хүмүүсийн залбирч байгааг харахад "Төмөн цэргийн эзэн минь, бүх ертөнцийн эзэн минь" гэж маш сүртэйгээр залбирдаг. Ийм залбирал бол сургаалтай адил юм аа. Тиймээс залбирал нь сургаалын залбирал, бясалгалын залбирал, сургаалт залбирал, бусдыг цохидог залбиралч гэж байдаг. Гэвч энэ бүгд жинхэнэ залбирал биш. Нэгэн төрлийн журам дундаас бий болсон зүйл юм. Залбирал бол тийм зүйл биш юм. Та өөртөөгөө хамгийн дотн хүнтэйгээ юу гэж ярьдаг вэ? Нэг юм асуух уу? Гэр бүл дотроос хамгийн дотн хүмүүс хэн бэ? Гэрэлсэн эхнэр нөхөр хамгийн дотн шүү дээ. Эхнэр нөхөр хоёр хоолны ширээний ард суугаад ярихдаа яаж ярьдаг вэ гэхээр "Захирал хань минь" гэдэл чанга дуугаар ярьдаг уу? Зүгээр л бусдад сонсгохгүй гэж намуухан дугаар тэд ярьцгаадаг. Залбирал бол үнэхээр амьд хүн л бол
эзэн болон түүний хооронд өрнөж байгаа яриа юм аа. Амьд бүхэн сонсохоор залбирнаа гэвэл мэдээж маш чангаар залбирах хэрэгтэй болно. Ингэж залбирах ёстой гэж та бүхэн бодож байгаа бол маш буруу бодож байна. Энэ нь харь шашны ном унших юм уу, ямар нэгэн зүйл цээжлээд уншдаг. Иймэрхүү хэв маяг Христ итгэл рүү орж ирээд залбирал гажуудсан байгаа хэрэг юм. Гажуудсан зүйл юм. Залбирлыг ихэвчлэн амьсгал гэдэг. Та бүхнээс нэг юм асуух уу? Амьд хүмүүс амьсгалдаггүй. Үхсэн хүн амьсгалж байгааг та бүхэн харсан уу? Түүнийг юу гэдэг вэ? Үхсэн хүн амьсгалж байгааг харсан уу? Залбирал нь амьсгалдаг амьсгал юм бол амьд хүмүүс өөр аяндаа амьсгалдаг. Амьсгалах гэдэг нь залбирал юм бол авралыг аван гин нүгэлтэй нь шийдэгдсэн бол эзэнтэй чөлөөтэйгээр холбогдож залбирал бий болдог. Аяндаа л залбирал бий болдог. Аяндаа. Харин гин нүглэн шийдээгүй бол чанга дуугаар хашгиран дуудсан ч ямар ч үр дүнгүй гэсэн үг юм. Та бүхэн өнгөрсөн цаг хугацаанд хэрхэн залбирч байснаа сайтар тунгаан бодоорой. Миний залбирлыг эзэн сонссон болов? Эзэн бурхан бид хоёрын хооронд гин нүгэл шийдэгдээгүй байна гэсэн бодол танд төрж байгаа бол таны залбирал эзний сонорт огт хүрэхгүй байна гэж бодож болох юм. Одоо Исаягийн дараагийн Иеремия номын 5 дугаар бүлгийг хамтдаа уншицгаая. Найман 155 дугаар хуудас. Иеремия номын 5 дугаар бүлэг 25 дугаар ишлэл. Иеремия номын 5 дугаар бүлэг 25 дугаар ишлэл. Хамтдаа уншицгаая. Та нарын хилэнц эдгээрийг эргүүлсэн бөгөөд та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув гэжээ. Үүнийг харвал эзэн болон та нарын хооронд нүгэл байгаа бол эзнээс ирэх гэж байгаа сайхан зүйл. Эзнээс ирэх гэж байгаа хамгийн сайхан зүйл юу вэ? Эзнээс ирдэг, эзний өгөхийг хүсдэг хамгийн сайхан зүйл. Мөнгө олох гэж бодож байна уу? Аль эсвэл хичээл сайн хийдэг толгой гэж бодож байна уу? Хэрв гэрлэж амжаагүй залуухан бүсгүй бол царайлаг мөнгөтэй залуу нөхөртэй болбол эзэн надад өглөө гэж бодох визээ. Гэхдээ энэ ч гэсэн биш. Эзнээс ирдэг хамгийн сайхан бэлэг бол ариун сүнс. Ариун сүнс ахин мэндэлж, ариун сүнсээр дамжуулан эзний өгч байгаа бүхий л зүйлийг авч чадна. Бас түүнийг мэдэрч чадна. Эзнээс ирж байгаа хамгийн том бэлэг бол ариун сүнс юм. Тэгвэл намайг дагаад ахин нэг уншаарай. Та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув. Эзнээс ирж байгаа сайхан зүйл ариун сүнс атал. Энэ гин нүгэл бид хэвээр орш хаваас ариун сүнс бидний рүү ирж чаддаггүй. Миний гин нүгэл хэвээр байсан цагт ариун сүнс миний сэтгэл зүрхэнд, миний сүнсэнд морилон ирж чадахгүй гэсэн үг. Энийг би захиавч хэлээгүй юм. Та бүхний нүгэл энэ нүглийг хэлээд байгаа юм. Энэ нүгэл та нарт ирж байгаа сайхан зүйлийг хаагаад байгаа юм.
Тиймээс энэ ариун сүнс гэдэг зүйл нүглэл шийдэгдчих юм бол аяндаа таны биед ороод ирдэг. Энэ нүглэл таны биенээс холдон одвол зүгээр л таны бие рүү яваад ороод ирдэг. Тиймээс асуудал юу вэ гэхээр хэрхэн нүгэл шийдэгдэж асуудал шийдэгдэх вэ? Энэ хамгийн том асуудал биш гэж үү? За одоо дараагийнх нь Иеремия номын 17 дугаар бүлгийг харцгаая. 872 дугаар хуудас. Есдүгээр ишлэлээс эхлүүлэн уншицгаая. Иеремия номын 9-р ишлэл. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах вүлээ? Эзэн бие зүрхийг эрэлхийлж, цээж дотрыг шалгадаг нь. Хүн бүрт замуудынхан дагуу, үйлсийнхэн үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм. Үүнээс харахад хүмүүс нэг зүйлийг мэдэхгүй байна. Нэг зүйлийн тухай мэдэхгүй байна. Энд хотод амьдардаг хүмүүс цугласан болохоор гахай хооллож үдсэн хүн байхгүй зэ. Гахай ямар бохир заваан болохыг сайн мэдэхгүй байх. Би өмнө нь гахай хариулж байсан удаа би гахайн үүрлөө очих юм бол гахай гэдэг золиг баачхаад баасан дээрээ бөхсөө наагаад ёстой маш их үнэр гараад үнэхээр муухай. Гэхдээ эзний үгэнд үнээс ч бохир зүйл би гэсэн байдаг. Баачхад тэндээ хэвтээд, унтаад, идэж уудаг гахайнаас ч илүү бохир зүйл гэж би. Тэр нь юу вэ гэхээр хүний сэтгэл юм. За та бүхэн өнөөдрийг хүртэл ингэж амьдарч ирэхтэй. Сэтгэл зүрх маань ингэтлэн бохир, худал хуурмаг гэж огт бодолгүй амьдарч ирсэн биз дээ. Миний сэтгэл зүрх хуурмаг. Одоо нэг зүйл асуух уу? Гахай огт худлаа хэлдэггүй. Гахай гидсэн цатгална л бол хүнийг хуурах гэж хоосон чанга дуугарч хоол нэгтэггүй. Гидсэн л цатгалан бол ямар ч аваа гаргадаггүй. Харин гидсэн өлслөө бол гаргаж байгаа дуу нь тэсгэд бэрх. Гахай хизээч худал ярьдаггүй. За тэгвэл нэг асуулт асуух уу? Та бүхэн одоо хүртэл амьдрахдаа ганц ч удаа худлаа яриагүй юу? Энэ бол огт худал зүйл. Гахайнд худал огт байхгүй байхад миний сэтгэл зүрхэнд асар их худал зүйл оршиж байна. Мөн зарим үед гаднаа байна штэ. Уулзахаараа гадна төрхөндөө юу ч болоогүй мэт. Ноён Ким сайн байна уу? гэж мэндэл хатлаа. Дотроо дуу гардаггүй бүү гэж байдагсан бол буудаад алчхимсан гэж хүсдэг. Гаднаа зүв зүгээр гар бариад сүүлийн үед яаж шуухан амьдарч байна да гэж асуух. Тэгэхээр энэ хичнээн худалч аюултай байна вэ? Мөн бусдын амжилттай явааг харж чаддаггүй. Үргэлж атаархал хорсол төрж байдаг. Нэгэн жинтлмен тэнд очоод зүгээр л сууж байгааг нь харвал энэ хүн хичнээн сайхан дэгжин сэтгэлэн ч хүртэл ямар сайхан болдоо гэж бодхоор. Тэгэд яг түүний урд нь очоод яриа өтөхөд хачин гэгч нь хараад энэ муу чи түрүүн ингэсэн биз дээ гэд хэлэхэд хийгээгүй зүйлийг нь хийсэн болох гээд хөөш гэдэл дүрлзээд л босоод ирдэг. Энэ нь яаж вэ гэхээр дотор нь хормоо зүйл байна гэсэн үг. Дотор нь араатан үгүй бол
дэрэгд нь очоод хичнээн өдсөн ч зүгээр л байх байсан. Жаахан л оролдоход дотроос нь гараад ирж байна. Уурлаж, үзэн ядаж, доромжилж байна. Яагаад ингэн вэ? Худал зүйл тэр дотор оршиж байна. Худал хуурмаг байна гэсэн үг юм. Нүгэл хилэнц энэ дотор оршиж байна. Тиймээс ингэж өгүүлсэн байх нь. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах вүлээ? За тэгэхээр та бүхэн өнөөдрийг хүртэл амьдрахдаа таны сэтгэл зүрх хичнээн хуурамч, таны сэтгэл зүрх хичнээн хорон, хичнээн догшин, хичнээн их нүгэлтэй болохыг огт мэдэхгүй амьдарч ирсэн гэсэн үг юм. Үүнийг мэдлгүй амьдарч иржээ. Хэн үүнийг анхааруулсан билээ? Өнөөдрийг хүртэл үүнийг мэдлгүй амьдарч ирсэн болохоор зүгээр л өөрт нь ямар ч асуудал байхгүй юм шиг сэргэлэн цовоо амьдарч ирсэн. Энэ нь өөрөө асуудал юм аа. Яагаад вэ гэвэл аль хэдийн хавдрын эс энэ дотор бий болсон бөгөөд хавдрын эс хүчил төрөгчд огт дургүй. Тиймээс хавдрын эс дотроос баг багаар өсөн томорч байдаг. Томорсоор байгааг бид мэддэггүй. Юу ч мэддэггүй. Хор тавдар аль хэдийн бие олоод томорсны дараа хүний биед өвдөлт өгч эхэлсэн бол энэ үед аль хэдийн оройтсон байдаг. Энэ үед эргүүлэхээс аль хэдийн өнгөрсөн байдаг. Үүнтэй адилхан хүний биед гим нүгэл оршиж байна. Хорм муу санаа оршиж байна. Үнийг мэдсэн ч мдээгүй юм шиг амьдарч байна. Мдээгүй юм шиг амьдардаг. Тэгээд дараа нь аль хэдийн үеийн өнгөрсний дараа тэрийг мэддэг. Хор тавдраар өвчлсөн хүн хэдийн оройтсон хойноо үнийг мэдж авдаг. Тэгвэл та бүхэн урьдаас мэдж авах хэрэгтэй. Өөрийн дотор байгаа худал зүйл, хорм муу, гим нүгэл эдгэрийг урьдаас мэдж илрүүлэх хэрэгтэй. Энэ нь тесрэх бөмбөг тэрсэн байгаагаас ялгаагүй юм. За одоо дараагийнхыг харцгаая. 10 дугаар ишлэлдэр. Эзэн бие зүрхийг эрэлхийлж цээжин дотрыг шалгадаг нь хүн бүрт замуудынхын дагуу үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм гэжээ. Үнэс харвал бүх үйлдэл, бүх зүйлийг эзэн шалгадаг байна. Энэ нь шүүнэ гэсэн үг юм. Та бүхэн өдийг хүртэл амьдрахдаа ямар нэгэн гим нүгэл үйлдсэн бол тэр бүгдийг шалгана гэсэн байдаг. Энэ бол шүүлт юм. Та бүхэн одоог хүртэл амьдрахдаа мэдэлгүй үйлдсэн гим нүгэл, мэдж байгаа хэрнээ үйлдсэн гим нүгэл бүгдийг ялгалгүй хизээ нэгэн өдөр шалгах болно. Яагаад? Хэн үнийг мэдэх вэ? Эзэн бүгдийг мэднэ. Эзэн зүрхийг эрэлхийлж цээжин доторхыг шалгадаг. Гэдэс 5 цул эрэхтэн бүгдийг мэддэг эзэн учраас бүгдийг шүүх өдөр ирнэ гэсэн үг. Бүгдийг шүүх өдөр гарцаагүй ирнэ. Тиймээс энэ бол маш том асуудал юм аа. Дэлхийн хүмүүс гим нүгэл үйлдсэн ч цагдаад л баригдчихгүй л бол хангалттай боллоо гэж боддог. Хинч мэдэхгүй учраас өөрийгөө хожлоо гэж боддог. Гэвч мэдэх ёстой нэг зүйл бол энэ дэлхийн хуулиас азан таарад мултарсан байж болох ч эзний нүд аян гэмэт.
Аянга тэр хол тэнгэрт дуурдаг атла гэр дотор гэрэл нь гялсхийн өнгөрдөг. Үүн шиг эзэн бүгдийг мэддэг. Дэлхийн хуулиас мултарч чадсан байлаач эзний хуулиас мултарч үл чадна. Одоо шинэ гэрээ Матай номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Матай номын 5 дугаар бүлгийн 21 дугаар ишлэл. Чи хүн бүү ал. Хүний амь хөнөөсөн хэн боловч шийтгүүлбэл зохино гэж хууч чуулд айлдсныг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хэлгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Мөнхөг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. За та бүхэн хардаа ямар нүгэл шүүгдэж ямар нүгэл там руу явахд хүргэж байна? Хулгай хийх, хэн нэгний амийг хороох зэрэг том нүглүүд там руу яваад жижиг нүглүүд там руу явахгүй гэж боддог учраас жижиг нүглийг нүгэл бишээ гэж боддог хүмүүс бараг олон хувийг эзэлдэг. Тэгвэл Есүс юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр хэн нэгнийг хөнөөх юм бол шүүгднэ гэж хэлсэн байдаг. Би Есүс, би та нарт айлдаж байна. Ах дүүдээ хэлгэнэгч хүн бүр гэсэн эндээс харвал энэ ах дүү гэдэг үгэнд өөрийн төрсөн ах дүү, найз нөхөд, энэ дэлхийн бүх хүмүүсийг хамруулж хэлсэн болно. Ууралсан, уцаарлсан хүн бүхэн нэгэн ч үлдэлгүй эзний өмнө шүүгдэх болно. Тийм болохоор шүүлтэнд зөвхөн том нүгэл бус. Хамгийн энгийн уурлах хүртэл нүгэл орох болно. Энэ дэлхийн хүмүүс дунд уурладаггүй хүн гэж нэгэхэн ч үгүй. Олиггүй амтэн гэвэл энэ ч мөн доромжлол. Нэг найз нь өөдлөхгүй золиг, олиггүй амтэн гэж дуудсан бол тэр нүглээсэн болж там руу одох болно гэж өгүүлсэн байдаг. Энэ бол миний захиас үг биш юм. Одоо 22 дугаар ишлэлээс эхлээд хамтдаа уншицгаая. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хэлгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Мөнхөг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно гэсэн. Энэ чараа дэмтнэ. Нэг удаа уурлаа гэд хэн нэгнийг муухайгаар ганцхан удаа хэллээ гэд там руу явуулж байгаа бол яа нэгс үгөө. Энэ дэлхий дээр уурладаггүй хүн гэж байхгүй. Амнаасаа мууг гаргадаггүй хүн гэж байхгүй атал тэгвэл энэ дэлхийн бүх хүмүүс там руу явах ёстой биш үү? Энэ үгийг та бүхэн хүлээж авахыг хүсэхгүй. Ойлгоход тунч хэцүү ээж магадгүй юм. Тиймээс аврагдах ёстой хэрэгэ. За одоо үүнийг хаагаад Илчил номын 20 дугаар бүлэг. Библийн төгсгөл дэх Илчил ном 20 дугаар бүлгийг гаргацгаая. Илчил номын 20 дугаар бүлэг. 12 дугаар ишлэлийг уншицгаая. Библийн хамгийн эцсийн ном. Илчлэл 20 дугаар бүлэг 12 дугаар ишлэл. Их баг үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдснээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг Тэнгис гаргаж өгөв. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв.
Тэдний нэг бүр үйлсийнхээ дагуу шүүгдэв гэж бичсэн байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр энэ түүхэнд 7 жилийн их гамшиг Есүс ирэх юм бол энэ дэлхийн одоогийн тоолол төгсөж 1000 жилийн хаант улс ноёрхох болно. Тэгээд үүний төгсгөлд энэ дэлхий дээр төрсөн бүх хүн аврагдаж чадалгүй өөд болсон бүх хүн дахин амьлах болно. Энэ дэлхийд төрсөн хүн л бол нэг ч хүн хоцорлгүй бүгд дахин амьлах болно гэсэн үг юм. Одоо намайг дагаад уншаарай. Иохан номын 5 дугаар бүлэг 29 дугаар ишлэл. Гарч ирэх цаг ирж байна. Сайныг үйлдэсэн нь амийн амьлалд, муу мухайг үйлдэсэн нь ялын амьлалд байх болно. Ялын амьлал. Энэ ялын амьлал яллагдахын тулд дахин амьлдаг. За энд яллах тавцсан байна гэж бодъё. Яллах тавцсан дээр яллах эзэн сууж байна. Мөн шүүгдэж байгаа хүмүүс зогсож байна. Шүүгдэж байгаа хүмүүсийн урд нэг ном байна. Шүүхийн тавцан дээр дахиад нэг ном байх аж. Энэ бол амийн ном. Амийн нэрс, амийн ном. Энэ амийн номон дээр нэр нь байхгүй хүн шүүгдэж, нэр нь байгаа хүн шүүлтэнд ордоггүй. Энэ бол ариун сүнсээр дахин төрсөн хүмүүсийн нэр тэмдэглэгддэг газар юм. 12 дугаар ишлэлийг дахин уншийе. Их баг үхэгсдийг сентийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдснээр шүүгдэв. За ингээд шүүгддэг. Энэ хүн байна штэ. Энэ эхний хүн, 2 дахь хүн, 3 дахь хүн, 4 дахь хүн, 5 дахь хүн энд байна. Энэ эхний хүн. Энэ дэлхийд төрөөд тийм биш байсан ч ганцхан удаа л уурлсан. Ганцхан удаа л бусдыг үгээр дормжилсон. Ганцхан удаа л уурлсан гэсэн үг юм. Энэ хүн шүүлтэнд орвол шууд там руу явах болно. Тамд очивол энэ хүн насан туршдаа амьдрахтаа ганцхан л удаа уурлсан бол тэр уурлсан хэмжээнийхээ шитгэлийг л амснаа. Там бол үйлдсэн хэмжээгээр нь шийтгдэг газар юм. Түрүүн Иремья номын 17 дугаар бүлэгт үйлдсэн хэмжээгээрээ төлөөсөө төлдгөө гэсэн үгний утга нь тамд очивол тэр нүгэл үйлдсэн хэмжээгээрээ яллагддгаа гэсэн үг. Нэг удаа үгээр гутаасан бол тэр хэмжээгээр шийтгэлэн амсаж. Энэ хүн худал ярьсан бол мөн тэр хэмжээнийхээ шитгэлийг л амсдаг. 2 удаа худал хэлсэн бол тэр хэмжээгээрээ шүүгдэж. Харин 3 дахь хүн бол хулгай хийсэн, мөн л тэр хэмжээнийхээ шитгэлийг амсна. Илүү их хулгай хийсэн бол илүү их шийтгүүлнэ. Энэ хүн бол завхаарсан, мөн л түүндээ тохирсон шитгэлийг авна. Энэ хүн эцэг ихтэй ачлалгүй хандсан. Мөн л тэр хэмжээнийхээ шитгэлийг амснаа. 1 удаа бол 1 удаа, 2 удаа бол 2 удаа. Өөрсдийн үйлдэлсэн хэмжээнд шийтгдэг газар бол там юм.
Тийм болохоор энэ шүүлтийн үр дүн нь там юм. Маш өчүүхэн нүгэл уйлсан ч бай. Түүний төлөөс нь там юм аа. Энэ бол миний захиалсан үг биш ээ. Энэхүү Библиэд дээрх үг. Библи бол гарцаагүй үнэн. Та бүхэн өнөөдөр гарцаагүй Библи бол үнэн гэдгийг судаллаа. Та бүхний сэтгэл зүрхэнд хүрэхгүй байсан ч, та итгэхгүй байсан ч энэ бол үнэн юм. Арван дугаар ишлэлийг харцгаая. Дотроо байсан үхэгсдийг Тэнгис гаргаж өгөв. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн доторх үхэгсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүр нь үйлсийнхээ дагуу шүүгдэв. Тэнгист өөд болсон бол тэнгист амилна гэсэн үг. Галд шатаж өгсөн бол галд ахин амилнаа гэсэн үг. Галд шатаж өгсөн байтал яаж дахин амилах вүлээ? Тэнгист өгсөн бол махчин халим бариад идэнэ үсттэй. Хүн махчин халимыг барьж чадах уу? Махчин халимыг бариад тосыг аваад махыг эдсэн бол яаж ахин амилах вүлээ гэж бодож магадгүй. Гэхдээ эзэн бурхан гэж хэн билээ дээ? Хүн галд шатсан ч огт алга болдоггүй. Хамгийн жижиг хэсэг байж л байдаг. Энэ зүйл газар шингээд шороо болсон ч түүний сүнс байгаа цагт дахин амилахад ямар ч асуудал байхгүй. Тиймээс аврагдаж чадалгүй өөд болсон хүмүүсийн сүнс завсрын ертөнцид байж байгаад дахин амилалтын үед амилан шүүгдэж галтнуур руу ордог. Хамтдаа бодож үзцгээе. Энэ цагт ор Библи уншиж үгийг сонсоод. Зата арайч гэж бодон эргэлзэж би тэгж бодохгүй байна гэж бодоод. Та сэтгэлдээ хүлээж авахгүй байна гэж бодъё л доо. Гэвч энэ зүйл та бүхний өмнө гараад ирвэл та яах вэ? Энэ бүхэн таны өмнө гарч ирвэл та яах вэ? Энэ бүхэн таны өмнө жинхнээсээ бий болвол та яах вэ? Харамсалтай нь тэр үед та аль хэдийн оройтсон байх болно. Тамиг үргэлж гал буцалж байдаг газар гэдэг. Яагаад бүгд үхдэггүй вэ гэхээр дахин амилсан бие учраас юм. Дахин амилсан бие галд шатаад үгүй болдог, үхээд алга болдог бие биш юм. Адилхан гэмт хүний бие ч мөн ахин амилах юм бол алга болдог бие биш юм аа. Үрд алга болохгүй. Тиймээс Есүс Матай номын 5 дугаар бүлэгт ингэж хэлсэн байдаг. Матай номын 5 дугаар бүлэг рүү очицгаая. Матай номын 5 дугаар бүлэг 22 дугаар ишлэл. Харин би та нарт хэлье. Ах дүүдээ хэлгэнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай, ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай, мунхаг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно гэсэн. Есүс тогломоор хэлсэн үг биш ээ. Үннийг тэр чигээр нь өгүүлсэн болно. 25 дугаар ишлэлд. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайнд, эстэгвэл арцалдагч чинь чамайг шүүгчд өгч.
шүүгч төшмөлд хүргэж чи шоронд хаягдах вэ? Энэ юу гэсэн үг вэ гэхээр мөн шүүх талаар өгүүллээ. Энд мөн адил шүүх сандал байна гэж бодъё. Нэгэн хүн энэ замаар алхаж байна. Энд бас нэг хүн энэ замаар алхаж байлаа. Энэ хүнийг дагуулan алхаж байгаа нэг хүн бас энд байна. Энэ хүнийг дагуулад алхаж байна. Хаашаа явж байна вэ гэхээр шүүх газар руу явж байна. Энэ хүний урд яваа хүн бол шүүгч. Шүүгч шууд дагуулan яваагүй ч харгалзагч, шоронгийн харгалзагч дагуулж явна. Энэ бол шүүгч дагуулж явсантай адилхан юм. Явцгаая, шүүгдэхээр явцгаая гэж байна. Есүс энэ шүүх тухай тайлбарласан байна. Энэ ард яваа хүн тандан, урдаа яваа харгалзагч, шүүгч нартай түргэн сайнд гэж байгаа. Түргэн эвийг ол гэж байгаа юм аа. Энэ нь сайтар шалгаж, сайн ярилцаж, сайн хийх хэрэгтэй гэсэн үг юм. Хэрв ингэж чадвал шүүгч түүнийг ялгүйд тооцноо. Ялгүй бол шүүгдэхгүй гэсэн үг. Гэхдээ үүнийг нэг бодоод үзвэл чамайг харгалзаж байгаа этгээдтэй нэг зам дээр байна. Энэ бол амьдралын зам. За тэгэхээр хүмүүсийн энэ дэлхий дээр амьдарч байгаа энэ зам бол эцсийн шийтгэлийг авах зам юм. Шүүгдэхээр явж байхдаа та энэ замыг туулж байгаа гэсэн үг. Энэ дэлхий дээр төрсөн л бол бүх хүн энэ замыг туулдаг. Ганцхан ч өөр зам руу орох боломжгүй. Бүх хүмүүс энэ замаар дамжин шүүгдэхээр явдаг. Тиймээс энэ шүүлтийн тавцан дээр зогсохоос өмнө маш сайн зохицуул гэсэн үг юм аа. За тэгвэл энэ шүүгч хэн бэ? Энэ шүүгч бол таны сэтгэл дотор буй мэс чанар юм. Та бүхний дотор буй мэс чанар. Хүн нэг атал хоёр сэтгэл байдаг. Хүн нь нэг байж сэтгэл нь хоёр гинэ. Миний өөрийн сэтгэл болоод мэс чанарын сэтгэл хамт оршиж байдаг болохоор байнга зөрчилдөж байдаг. Энэ мэс чанарын сэтгэл хүнийг байнга хатгаж байдаг. Сэтгэл хүнийг ташуурдаж байдаг. Энэ бол мэс чанарын ташууранд ташуурдуулан шүүгдэхээр алхаж яваа хэрэг. Энэ бол баримт юм. Би шүүгдэх болно гэдэг гарцаагүй баримт бол миний мэс чанарт тороод байдаг тэр асуудлууд юм. Тийм болохоор түргэн сайнд гэж байгаа энэ үг нь хэрв аврагдвал мэс чанарт тороод байгаа зүйл хэвийн болдог. Энэ бол сайнд сан гэсэн үг юм. Хэрв аврагдвал мэс чанарт тороод байх зүйл үгүй болж зам дээрх шүүгчтэй ч мөн сайндна. Тэгвэл шүүлт хүртэл явхаа болж байна гэсэн үг. Тийм болохоор ямар нэгэн арга хэрэглээд чамаагүй. Яаж ч байсан аврагдах хэрэгтэй биш гэж үү? Аврагдвал маш сайн. Аврагдахгүй байсан ч яах вэ гэж бодвол энэ бол харин асуудал юм. Тиймээс үүнийг дахин нэг уншицгаая. 25 дугаар ишлэл. Замд хамт яваа дээрээ арцалдагчтайгаа аль болох түргэн сайнд эсвэл арцалдагч чинь чамайг шүүгчд өгч, шүүгч төшмөлд хүргэж чи шоронд хаягдах вэ? Хорин 6 дугаар ишлэлд. Үнэнээр би та нарт хэлье.
Чи эцсийн зоосыг төлтлөө тэндээс гарахгүй. Энд шорон гэдэг нь тамыг хэлж байгаа юм. Эцсийн зоосыг төлтлөө гэж юу гэсэн үг вэ гэхээр нүглийн төлөөсийг бүгдийг төлж байж л гарч ирнэ гэсэн үг юм. Тэгэхээр энэ эцсийн зоос гэж юу вэ гэхээр зоос бол мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн бага нэгжийг заадаг зүйлийг хэлдэг. Зоос бол хамгийн бага нэгж юм. Зоос бол мөнгөн тэмдэгтүүд дундаас хамгийн бага нэгж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр гим нүгэл дундаас хамгийн жижиг нүглийг үйлдсэн байлаач тэрнийхэн төлөөсийг төлөх ёстой гэсэн үг юм аа. Нүглийн төлөөсийг төлөхгүй бол нүгэл огтхон ч шийдэгдэхгүй. Тиймээс нүглийн төлөөсийг төлөөрэй гэсэн үг юм аа. Та бүхэн юу гэж бодож байна? Та нар энэ дэлхийн ертөнц дээр мэдлээд өнөөдрийг хүртэл амьдрахдаа уурлаж, заримдаа худал ярьж, зарим үед хэн нэгнийг үзен ядаж, бусдыг хуурам мэхэлж, бүр цаашлах юм бол завхаарсан гэдэг ч юм уу? Энэ бүх нүглийнхээ төлөөсийг төлсөн үү? Хамгийн жижиг зоосны хэмжээтэй ч болтугай өр үлдээлгүй бүгдийг төлсөн үү? Та бүхэн энийг сайтар нарийн бодож үзсэн үү? Миний өчүүхэн нүглийн төлөөс ч гэсэн төлөгдсөн үү? Аль эсвэл үгүй юу гэдгийг шалгаж үзэх хэрэгтэй. 27 дугаар ишлэл. Чи бүү завхаар гэснийг та нар дуулсан. Харин би та нарт хэлье. Эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түнтэй хэдийнэ завхаарсан хэрэг юм. Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хай. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй байсан нь чамд дээр. Баруун гар чинь чамайг бүдрүүлбэл тастаад хай. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй байсан нь чамд дээр. Сэтгэлдэн завхайг үйлдлээ. Үйлдэлээр завхайг үйлдээгүй хэрн сэтгэлээрээ үйлдэж орхисон. Эмэгтэй нь эрэгтэйгээ харан, эрэгтэй нь эмэгтэйг харан сэтгэлээрээ завхайрч орхисон. Энэ ч гэсэн шийтгэгддэг нүгэл юм аа. Тиймээс баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл энэ баруун нүд чинь чамайг гэм үйлдэхэд хүргэсэн бол эсрэг хүйстний харан завхайрсан бол энэ нүдийг ухаж аваад хай. Баруун гараараа хэн нэгнийг зодох ч юм уу гэм нүгэл үйлдлээ гэж бодъё. Тэгвэл баруун гараа таст гэсэн үг юм. Баруун гар баруун нүднээс болж бүх бие там руу явах учраас тэр энд бие там руу одох болно гэсэн байдаг. Бие махбод. Тэгвэл баруун нүдээ авчих бол зүүн нүдээрээ ч гэсэн нүгэл үйлдэх болно. Мөрийтэй тоглоом тоглогчийн гарын тайрсан ч хөлийнхөө хуруугаар тоглодгоо гэдэг. Гараа тайруулсан ч гим нүгэл үйлдэнэ. Тиймээс нүгэл бол ухаад үзэхэд хүний сэтгэлээс гардаг зүйл юм. Гим нүгэл хүний сэтгэл зүрхэнд оршиж байдаг. Тэгэхээр энэ нүгэл хичнээн ноцтой асуудал вэ? Ингээд харахаар хүн
Энэ бол бүхэл бүтэн нүгэл юм. Гим нүглээр дүүрэн. Ром номын 1-р бүлгийг гаргацгаая. Ром номын 1-р бүлэг 21-р ишлэл 1270 дугаар хуудас. Тэд Бурхныг мэдсэн атлаа. Бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй. Түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухваргүй зүрхэн харанхуй болжээ. Өөрсдийгөө мэргэн гэж хэлдэг атлаа. Тэд мунхаг болсон бөгөөд үл муудагч Бурхны алдрыг мууддаг хүн шууд дөрвөн хөлт амьтад хийгээд мөлхөгчдтэй адил дүрээр сольжээ. Өмнөх 18 дугаар ишлэлд. За мөн 20 дугаар ишлэлд. Эзнийг мэдэхгүй хүмүүс, Бурхангүй оршдог хүмүүс, Бурхан байхгүй гэж боддог хүмүүс хүн дээр шүүгдэх болно гэж хэлсэн байдаг. Энэ 21 дугаар ишлэлдэр эзнийг мэддэг атлаа шийтгүүлэх хүмүүс байдаг гэсэн байна. Хүмүүс эзэнт л итгээд сүмдэл явж байвал бүгд Тэнгэрийн оронд очино. Там руу явахгүй гэж боддог. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн ханчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгчл орно. Эзний нэрээр иш үзүүлж, эзний нэрээр чөтгөрийг зайлуулсан байлаач, эзний нэрийн өмнөөс ийм их хүч чадалтай байсан ч эзэн мэдэхгүй хэмээн татгалзуул бүгд там руу одох болно. За энийг харвал энд эзнийг мэдсэн ч эзнийг амар тайван байлгадаггүй гэж бичсэн байна. Та бүхэн сэтгэлдээ би эзэнд итгэдэг гэж итгэж ирсэн. Тэгвэл эзнийг амар тайван байлгаж чадсан уу? Аль эсвэл би өөрийгөө амар тайван байлгаж чадсан уу? Ингээд нэг бодоод үзээрэй. Эзэнд итгэдэг гэчгээд өөрийн алдар нэрээр бахархаж, өөрийн эд хөрөнгөөр бахархаж, өөрийн мэдлэгээр бахархаж, өөрийн хичээл зүтгэлээр бахархаж, өөрийгөө амар тайван байлгаж, жинхнээсээ эзнийг амар тайван байлгасан уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Түүний дараа түүнд талархал өргөсөн ч үгүй. Эзнийг мэддэг атлаа талархдаггүй. Юунд нь талархах вэ гэцгээе. Есүст итгэдэг хүмүүс 1 жилийн турш талархах боломж маш их байдаг. 1 жилийн турш талархдаг. 1 сарын 1-ний өдөр шинэ жилийн өргөл хэмээн сүмдээ өргөл өргөдөг. Энэ нь талархахгүй байгаа хэрэггүй. Шинэ хүүхэд мэндэлэхэд хүүхэд мэндэлсний мөнгө цуглуулж өгдөг. Их сургуульд элсэн орохт нь их сургуульд элсэж орсны баярыг тэмдэглэн мөнгө цуглуулан өгдөг. Хуримлахад гэрэлсэнд нь баяр хүргээд мөнгө өгнө. Ажилд орохт нь ажилд орсны баярыг хүргэж мөнгө өгдөг. Мөн төрсөн өдөр болоход нь төрсөн өдрийн баяр гэж мөнгө өгнө. Төгсгөр нь төгсөлтөнд нь баяр хүргэж мөнгө өгдөг. Зул сараар зул сарын баярын бэлэг, ургацын баярын бэлэг. 1 жилийн турш талархлын өргөл өргөдөг. Сэргэлтийн цуглалт хийх үеэр тусгай өргөлийн мөнгө гэж цуглуулдаг. Гэхдээ байна. Нэг л жинхэнэ талархал гэж байдаггүй. Тэр жинхэнэ талархал үгүй бол энэ бүх талархал хий хоосон зүйл болж дууснаа. Ямар ч үр дүнгүй болно. Тэр нь ямар талархал вэ гэхээр эзэн би аврагдсан. Баярлалаа.
хэмээх энэ үгийг огт хэлдэггүй гэсэн үг юм. Эзэн би нүглээс гитэллээ. Энэ нь аврагдсан гэсэн үгтэй ав адилхан. Гэтэл энэ үгийг ч дурсдаггүй. Тийм болохоор аврагдсан гэсэн талархал үгүй болохоор өөр бусад талархлууд уул овоо мэт овоорох боломж бүрдэхгүй, суурн байхгүй байгаа юм. Тиймээс бүгд урсан оддог. Үүнийг нээлттэй нүлдэгээд хуучин гэрээний Исая 12 дугаар бүлгийг үзцгээе. Исая 12 дугаар бүлэг 1-р ишлэл. Тэр өдөр чи эзэн минь ээ, талархлаа тандаа өргөе. Надад ууралсан хэдий ч ураа та татаж намайг тайвшрууллаа. Энд эзний уураа татлаа гэсэн үг байна. Уур үгүй болсон. Түүнээс өмнө эзэн бурхан үргэлж аймаар мэс чанар тэглээд их догшин эзэн байсан. Гэтэл одоо уур нь татагдсан. Энэ нь амарсан гэсэн үг юм. Энэ юу гэсэн үг вэ? Аврагдахад тийм болдгоо гэсэн үг. Дараагийн ишлэлийг харцгаая. 2 дугаар ишлэл. Үзэгтэн, бурхан бол миний аврал, би итгэн, би үл айна. Эзэн бурхан бол миний хүч, миний дуу. Тэр надад аврал болов гэж хэлэх болно. Та нар авралын худгаас баяртайгаар ус татна. Энийг харах юм бол энэ ямар талархал вэ? Аврагдсны талархал. Та бүхэн өөрсдийн амьдралаар амьдарч ирэхдээ Есүст итгэдэг хэмээн амьдарч ирсэн хүмүүс, мөн итгэдэггүй хүмүүс ч гэсэн адилхан. Одоо хүртэл амьдарч ирэхдээ чин сэтгэлээсээ эзэнд би аврагдсан гэж чин сэтгэлээсээ талархсан удаа үгүй бол шүүгдэж там руу унах болно. Та нар хэн нэгний бий болгож өгсөн аврал, аврагдсан гэж хэлүүлэхийн тулд ирсэн аврал, мөргөлийн газар гарсан өдрөөс хойш аврагдлаа. Хийж өгсөн аврал. Энэ бол биш юм. Гарцаагүй мөргөлийн газар анх очсон өдрөө аврагдах боломжтой. Үүнийг Библиэлд юу гэсэн байдаг вэ гэхээр сэтгэл зүрх ухаарлыг авч гим нүгэл угаагдахад сэтгэлд их амар амгалан мэдрэгдэж байвал та аврагдсан гэсэн үг юм. Гэхдээ үгийг авсан хүн, эзний үгийг авсан хүнийг бурхан гэдэг. Үгээр аврагддаг гэсэн болохоор тийм зүйл үгүй бол аврагдсан гэж үзэхгүй. Тийм болохоор авралын талархалгүйгээр аврагдаж чадахгүй байсныг сэтгэл зүрхэндээ суулгах хэрэгтэй. Тэгээд мэдэх хэрэгтэй. Бид аврагдсан уу үгүй юу гэдгийг. Одоо та бүхэнд би нэг ном санал болгоё. Отвальд Смит докторийн бичсэн "Миний хамгийн хайртай улс" гэдэг нэртэй ном байна. Тэр номыг би авралыг авчхаад бусдад яаж Библийн сургаалыг хүргэх вэ гэж байхдаа номын дэлгүүрээр энэ тэр номыг эргүүлжээ байхдаа Япон хэл дээрх энэ номыг олсон юм. Уншаад үзэхэд Отвальд Смит доктор
баг байхын л эзэнд итгэх нь итгэдэг боловч Тэнгэрийн орн руу явах уу, там руу явах уу гэх асуултын хариултыг олдоггүй байлаа. Итгэх нь итгэдэг. Гэхдээ Тэнгэрийн орн руу явах уу, там руу явах уу? Үнээсээ болоод хэтэрхий их санаа зовоод сургууль яаж хаяж. Дараа нь сайн мэдээ тараадаг байгууллагад очоод сайн мэдээ тарааж үзсэн боловч мөн л шийдэлд хүрээгүй байна. Ажилд ороод ч мөн там руу явах уу, Тэнгэрийн орн руу явах уу гэдэгтээ мөн л хариултыг олж чадахгүй байсаар. Тэгжээ байгаад нэг өдөр аюулгүй байдал ба бат итгэл гэдэг нэртэй жижигхэн номыг уншаад шууд ойлгосон гэдэг. Тиймээс энэ хүний бичсэн номын утга нь юу вэ гэхээр эзэнд итгэдэг хүмүүс Тэнгэрийн орн руу явна гэж итгэдэг бүх хүмүүс дундаас 5 төрлийн хүн огт Тэнгэрийн орн руу явж чадахгүй гэсэн байдаг. Яагаад гэхээр итгэл бол 2 янз. Итгэл бол 2 янз юм. Нэг нь толгойгоороо мэдлэгээр эзэн бол цор ганц энэ ертөнцийг бүтээсэн. Есүс бол эзний хүү гэд ерөнхийд нь бүгдийг мэддэг итгэл. Гэхдээ аврагдаж чадаагүй. Зөвхөн энэ бүхнийг мэдснээр хангалттай гэсэн үг биш юм аа. За дараагийн нэг итгэл нь юу вэ гэхээр өөрийн сүнсийг бүгдийг даатгадаг итгэл юм аа. Энэ бүх зүйлээ даатгаж чадах итгэл бий болохоос нааш аврагдаж чадахгүй гэж тэр номон дээр өгүүлсэн байдаг. Би тэр номыг уншаад үнэхээр их зүйл олж мэдсэн. Та бүхэнд аврагдсан талархал нүглээс төр зуур биш. Үрд мөнх өршөөгдсөн гэсэн тийм талархал байсан уу? Энийг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өөрөөсөө сайн асуугаарай. За дараагийн ишлэлийг уншицгаая. Ром номын 1-р бүлэг 24-р ишлэл. Иймд бурхан тэднийг зүрхнийх нь хүсэл тачаалын бузар юмстай нь зөнд нь орхиж тэд бие махбодоо өвөр хоорондоо гутаажээ. Учир нь тэд бурханы үннийг худал хуурмаг сольж бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн зарагджээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Амен. Ийм учраас бурхан тэднийг гудамшигт хүсэл тачаалтай нь зөнд нь орхиж тэдний эмгтээчүүд ч бэлгийн төрлөх харьцааг төрлөх бусаар солилцоожээ. Түүнчлэн эрчүүд ч эмгтээ хүнтэй бэлгийн төрлөх харьцаатай байхаа орхиод нэг нэгэндээ тэмүүлэх хүсэл дайн шатаж эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж өөрсдийн алдааны зохих цээрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Эрэгтэй эмэгтэй хоёр эхнэр нөхрийн хооронд л бэлгийн төрлөх харилцаа байх ёстой. Бэлгийн төрлөх харьцаа гэдэг нь ёс гормын дагуу эрэгтэй эмэгтэй хоёр нэгдэж гэр бүл бий болдог. Гэр бүлийн энэ эрэмийн харилцаа төрлөх бэлгийн харилцааны дагуу оршиж байна уу? Тэгвэл бэлгийн төрлөх харилцаанаас гадуур гэвэл юуг хэлэх вэ гэхээр эрэгтэй хүн эхнэртэй атлаа ахин өөр эмэгтэйтэй бэлгийн харилцаанд орвол энэ бол бэлгийн төрлөх харилцаанаас гадуурх зүйл болж байна гэсэн үг. Эмэгтэй хүн нөхөртэй атлаа өөр эр хүнтэй харц тулгарвал тэр мөн л ёсноос гажууд хэрэгэ. Яагаад гэр бүлийн тогтолцоог бурхан гаргаж тавьсан бэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүний ариун ёсоор эхнэр нөхрийн амьдрал батжиж тэр гэр бүлд журам тогтно. Эзэн хүнийг бүтээсэн зорилго нь хайраар хослуулан бүтээгээд хосоор амьдрахаар бүтээсэн юм аа. Харин энэ нь алдагдж байна гэсэн үг. Хүүхдийн гэмт хэрэг өсч байгаагийн 80% нь эхнэр нөхрийн амьдрал хэвийн бус байгаагаас болж байгаа юм. Энэ бол маш чухал асуудал.
бэлгийн төрөлх харилцаа алдагдсан тул журам эмх замбраагаан алдсан байна. Өнөөдрийн хүмүүс бүгд бие төвтэй тул анх гэрлэж байх үедээ бие биедээ хайртай байсан атал гэрлээд яг амьдртал зан чанар нь сайн нийцдэггүй. Яаж зан чанар нь яг таг нийцгэвдэ? Эрэгтэй хүн, эмэгтэй хүн атал. Тэгэх боломжгүй шүү дээ. Зан аашийн ялгаатай байсан ч төвчээд, нийцээд амьдрах хэрэгтэй. Энэ бол гэр бүл, гэрлэлт юм аа. Тиймээс одоо бэлгийн төрөлх харилцаа зөрчигдөснөөс нүгэл маш ихээр үйлдэгдэж байна. Маш их нүглийг бий болгож байна гэсэн үг. Үүний дараа юу болдог вэ гэхээр хамтдаа 27 дугаар ишлэлийг уншицгаая. Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн төрөлх харилцаатай байхаа орхиод нэг нэгэндээ тэмүүлэх хүсэл дэн шатаж эрчүүдтэйгээ ичгүүртэй зүйлийг үйлдэж гэжээ. Энэ юу вэ гэхээр ижил хүйстэн юм. Эрэгтэй хүмүүс хоорондоо бэлгийн харилцаанд ордог. Үүнээс болоод дох гэдэг өвчин үүсчээ. Тиймээс үүнийг харамл ичгүүртэй зүйлийг үйлдэж өөрсдийн алдааны зохих цэрлэлийг өөрсдөдөө хүртэж байна. Нүглүүд дундаас шууд нүглийнхээ төлөөсийг авдаг нүгэл бол ижил хүйстнүүд юм. Харин шууд ёроолыг авдаг тушаал бол эцэг эхээ хүндлэх тушаал юм аа. Харин шууд шийтгүүлдэг нүгэл бол эрэгтэй хүмүүс хоорондоо, эмэгтэй хүмүүс хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болох явдал бөгөөд энэ нь шууд шийтгэл хүлээх нүгэл юм аа. Үүнийг мэдэх хэрэгтэй. Эзний үг огт буруудаагүй. 2000 жилийн өмнө тэмдэглэгдсэн үг боловч одоо энэ дэлхийн ертөнцид асар их нүгэл үйлдэгдсээр байна. Библиэлд ингэж бичсэн атал Библийг үл тоож байна гэж үү? Энэ хүрхэд хорвоо ертөнц ер нь дуусч байх шиг байна да. Улсаас нь араар тавих явдлыг зохицуулах хуулийг цуцалж сүмд ижил хүйсний нүглийг ч мөн нүгэлд тооцохгүйгээр хүлээн авна гэд. Дараагийн 28 дугаар ишлэлд. Тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. За үүний дараа сэтгэлдэн эзнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. За тэгэхээр энэ их шин үг байгаа биз? Сэтгэлдээ эзнийг байлгах. Одоо хүртэл сэтгэлдээ эзнийг хүлээн зөвшөөрөх гэдгийг бодохчгүй амьдарсаар ирсэн хүн олон байх. Сэтгэлдээ эзнийг хүлээн зөвшөөрнө гэж юу гэсэн үг вэ? Эзэн миний нүдэнд харагдахгүй байхад юуг сэтгэлдээ хүлээн зөвшөөрнө гэж? Эзнийг сэтгэлдээ хадгална гэж юу гэсэн үг вэ? Хүн хайртай л бол бүгдийг сэтгэлдээ хадгалдаг. Хатагтай Ким ноён Пакд хайртай бол ноён Пакийг сэтгэлдээ хадгалдаг. Гэртэн очсон ч ноён Пак бодогдоод, ажилдаа очсон ч ноён Пак бодогдоод, гудмаар алхсан ч ноён Пак бодогдоод, нэг залуу харсан ч ноён Пак шиг харагддаг. Яагаад? Ноён Пакд хайртай учраас тэр юм аа. Харин яг мотоцикл шиг амьдрал гэж байдаг. Үхсэн ч бай, амьд ч бай, мөнгө гэдэл мөнгө гэж амьдардаг хүн бий. Мөн бүх зүйл мөнгө гэж харагддаг хүмүүс ч бий. Бүгд мөнгө. Яагаад? Зөвхөн мөнгөнд хайртай болохоор сэтгэл зүрх нь тэр чигээрээ мөнгө болсон байдаг. Сэтгэлдээ зөвхөн мөнгийг л боддог. Эзэнд хайртай биш учраас сэтгэлдээ хүлээж авдаггүй хэрэг. За энэ ишлэлийг дэлгэсэн чигээрээ Матай номын 22 дугаар бүлгийг гаргацгаая.
1113 дугаар хуудас. Гучин 4 дугаар ишлэл. Матай номын 22 дугаар бүлэг 34 дугаар ишлэл. Есүс садукайчуудыг дуугүй болгосныг фарисеучуд харин сонсоод цуглав. Тэдний нэг хуйлч түүнийг сорж, "Багшаа, хуулийн аль тушаал нь агуу вэ?" гэв тэр түнд. "Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл." Энэ бол агуун бөгөөд анхны тушаал мөн. Удаах нь "Чи хөршөө өөрийн адил хайрл" гэсэнтэй адил юм. Үүнийг харвал 10 тушаалыг ерөнхийд нь 2 ангилж болдог. "Чи бурхан эзнээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хайрл." Энэ хэсэг бол эхнийх нь. Та нар тэгэхээр яаж бүх биеэр, бүх оюун ухаанаараа эзнийг хайрлах вэ гэж бодох байх. Энэ бол огт биелэшгүй зүйл биш юм аа. Ингээд нэг бодоод үзээрэй. Тойрволаад нэг бодож үзье. Би та бүхэнд 2 дахь өдрөө ярьж байсан да. Жинхэнэ аз жаргал гэж юу вэ гэхээр хамгийн их хайрладаг зүйлээ өөрийн болгож авсан цагт жинхнээсээ аз жаргалтай байдаг. Тэгвэл нэг бодож үзээрэй. Өөрийнхөө амийг өгсөн ч харамсахааргүй. Тийм их хайрладаг хүн надад бий. Хэрв тийм хүнтэй бол та аз жаргалтай байх уу, үгүй юу? Би өөрийн амийг зориулсан ч огт харамсахгүй тийм их хайртай хүн надад бий. Тэр хүнтэй уулзраад би хамт байна. Тиймээс би энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хүн. Хэрв тэр хүн эзэн бурхан бол өөрийнхөө амийг өгсөн ч харамсахааргүй. Тэр хүн бурхан бол та аз жаргалтай байх уу? Хичнээн их аз жаргал вэ. Тиймээс эзэн бурхан энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн ч эзэн бурхан хүн төрлөختөнд хайрлуулахыг хүсдэг юм аа. Эзэн бол хүн төрлөختнийг хязгааргүй их хайрладаг. Харин хүн төрлөختөн эзний хайрыг хүлээж аваад хүн эзэн хоёрын хооронд төгс хайрын харилцаа бий болж нэг үгээр амиа өргөн хайрладаг. Энэ бол хүн төрлөختөнд өгсөн тусгай эрх юм. Би өөрийн бүх амиа зориулан эзнийг хайрлаж чадвал энэ нь ямар бахархмаар, ямар их аз жаргалтай хэрэг вэ? Эзэн бурхан гэж хэн бэ? Энэ газар дэлхийг бүтээсэн хүн. Энэ түүхийг бүтээж буй хүн. Агуугаас агуу мөнхийн тэнгэрийн улсыг бүтээж буй ертөнцийн эзэн. Энэ эзнийг бид амиа өргөөд хайрлаж чадах бүх зүйл ингээд хангалттай. Гэвч хүн төрлөختөн ингэж чаддаггүй. Яагаад? Гим нүглээсэн болоод та амиан өргөн эзнийг хайрлаж чадахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ? Нүглээс болоод тэрэ. Яагаад? Нүгэл бол эзнээс айдаг. Эзэн бол ариун. Эзэн гим нүгэлгүй. Эзэн бол цэвэрхэн. Эзэн бол бахархмаар. Ийм эзний өмнө нүгэлт хүн төрлөختөн яаж түүнийг хайрлаж чадах билээ?
нүглээс болоод чаддгүй юм. Библийн дахиад нэг хэсгийг уншиж үзцгээе. 2 дугаар Тимот номын 3 дугаар бүлэг. Хоёрдугаар Тимот номын 3 дугаар бүлэг. 1-р ишлэл. Хамтдаа уншийе. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч. Дараагийн 4-р ишлэлдэр тэрслэгч, бодлогогүй, биеэ тоодог, бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно. Тэд итгэл сүсэгт дуртайч, хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол байв. За эндээс харвал эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Энэ бол одоо цаг юм. Хүмүүс аминчхан бас мөнгөнд хайртай болжээ. Одоо бол зөвхөн өөрөөсөө өөр хүнийг мэдхэн болсон цаг юм. Эхнэр нөхөр хоёрын дунд ч мөн аминч үзэл ноёлж, эцэг эх үр хүүхдүүдийн хооронд ч гэсэн зөвхөн аминчхан үзэл ноёлж байна. Эцэг эхчүүд нь зөвхөн өөрсдийгөө бодож, үр хүүхдүүд нь ч гэсэн өөрсдийгөө л боддог. Яагаад ингэн вэ? Юуг хараад ингэж дуурайна вэ? Одоогийн энэ дэлхий өөрөөсөө өөр хүнийг огт мэдхэн болсон цаг үе юм аа. Эхнэр нөхрүүд ч гэсэн зөвхөн өөрөөсөө өөр хүнийг мэдэхгүй. Хоорондоо жаахан л тэрсэлдвэл шууд салцгаая гин. Зөвхөн өөрийгөө л бодож байна гэсэн үг. Энэ бол эцсийн үед ирсэн байна гэсэн үг. Эцсийн хэцүү үе. Тийм болохоор зовлонгийн үе юм. Дараа нь мөнгийг хайрладаг. Өөрийгөө хайрлсан үеэс зайлшгүй мөнгө зэрэгцэн орж ирдэг. Тийм болохоор зөвхөн мөнгийг хайрлаж, мөнгнөөс болж, эцэг эх үр хүүхдүүд хоорондоо маргалдаж, эхнэр нөхөр хоорондоо муудаж байна. Дараа нь бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч болох болно гэсэн. Одоо яг ийм биш байна гэж үү? Тийм болохоор сэтгэл зүрхэндээ эзнийг хайрлана гэдэг огт боломжгүй асуудал болоод байна. Та нар энэ үгийг сонсоод эзнийг сэтгэлдээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа хүн би байх нь. Би өнөөдрийг хүртэл ингэж амьдарч ирсэн байна гэд бодоорой. Жаргалын эхэн эзэн, амийн их булагч мөн эзэн. Бүх зүйл эзнээс бий болсон. Тэр эзэн бурхныг үл хүнд итгэн, сэтгэл зүрхэндээ хүлээн зөвшөөрөхгүйгээр өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн юм чинь би яаж өрөөгдөж, би яаж мөн хамиг авч, яаж амар тайван, аз жаргалтай амьдарч чадах юм бэ? Одоогоос 30 жилийн өмнө нэг л өдөр эзэн миний сэтгэл зүрхэнд морилон ирсэн юм. Тэр өдрөөс хойш миний сэтгэл зүрхэнд эзэн үргэлж хамт орших болсон. Түүнээс хойш шинэ амийг авснаас хойш ядуу байна, тавгүй байна, гомдолтой байна гэх зүйлс байхгүй болсон. Яагаад? Эзнийг сэтгэл зүрхээрээ хайрлахаар аз жаргалтай болдгийм билээ. Надад өөр юу ч амлсан бай сольж чадахгүй. Та бүхэн энэ үннийг мэдж авсан цагт яг л над шиг сэтгэл төрөх болно. Яг л над шиг сэтгэл төрөх болно. Сургаалт төгс номын 1-р бүлгийг гаргацгаая. Ром номын 1-ийг хаагаад хуучин гэрээний сургаалт төгс номыг үзцгээе. Сургаалт төгс номын 1-р бүлэг.
20 дугаар ишлэлээс эхлэн уншицгаая. Гудамд ч мэргэн ухаан хашгирч, талбайд ч өндөр дуугаар дуугарч, олон хөлийн газарч орилж, хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүү. Гинчүүдээ та нар хэдий болтол гиндэл монхоглолаа хайрлах вэ? Хэр удаан басамжлагсад басамжллаа багтаж монхгууд мэдлэгийг үзэн ядах вэ? Энд гудамд мэргэн ухаан хашгирч байна гэдэг үг гарч байна. Түрүүн хэлсэндээ ийшээ харвал энэ замын энд тэнд мэргэн ухаан зогсоод хашгирч байна. Мэргэн ухаан гэдэг нь Есүсийг хэлж байгаа юм. Есүс бол эзний мэргэн ухаан. Энэ зам амьдралын замаар алхажээ явхад тань мэргэн ухааны дуу хоолой сонсогдох болно. Амьдралын замаар алхан буй хүмүүсээ миний мэргэн ухааны дуу хоолойг сонсоцгоо. Хотын гулдан хаалганы үүдэнд ч бас үгсээ тэр өгүүлрүү. Гинчүүдээ та нар хэдий болтол гиндэл монхоглолаа хайрлах вэ? Хэр удаан басамжлагсад басамжллаа багтаж монхгууд мэдлэгийг үзэн ядах вэ? Энд мэдлэг гэдэг нь эзнийг мэдж байгаа мэдлэгийг хэлж байна. Гисгэлтэд минь эргэн ханд тэгвэл би сүнсээ та нар дээр бялхуулна, үгээ би та нарт мэдүүлнэ. За бид чихээ эзний мэргэн ухааны зүг хандуулахаас хизээ нэгэн өдөр тэр мэргэн ухаан сүнсээ над дээр бялхуулах болно. Энэ нь ариун сүнсээ өгнө гэсэн үг юм. Тэгээд үгийг өгөх болно. Үгийг хүлээж авсан үеэс ариун сүнсийг ч мөн авах болно. Тэгж амласан биз дээ. Тэгвэл би сүнсээ та нар дээр бялхуулна, үгээ би та нарт мэдүүлнэ. Гэхдээ одоо яасан бэ гэхээр дуудахад минь та нар үл хэрэгссэн, даллан сунгах гарыг минь хинч эс анзаарсан тул зөвлөгөөг минь та нар үл ойшоон, гисгэлтийг минь ч эс хүссэн учраа гэсэн. Одоо энэ дэлхийн хүмүүс над шиг хүмүүс одоо аврагдаад телевизийн нэвтрүүлгийн сайн мэдээ тараан идэвхтэй амьдарч байна. Аврагдах ёстой гэж ярьж буй шалтгаан нь надад итэг гэсэндээ бус. Есүсээр дамжуулан аврагдах түн гэж хэлж байгаа юм аа. Энэ бол эзнийг мэдж буй мэдлэг, мөн мэргэн ухаан юм. Гэвч хүмүүс үл тоомсоролдог авралаас илүүтэйгээр өөрийн хүчинд итгэдэг. Ингэж доромжилж шахамдуулдаг. Хүмүүс сонсхийг хүсхээ болжээ. Үннийг олж мэдэлгүйгээр. Энэ дэлхийн бүх цаг үеийн хүмүүс ийм байсан. Жинхэнэ үннийг чих тавин сонсохгүй байна. Чих тавин сонсоогүй үр дагавар ямар байдгийг мэдв? 26 дугаар ишлэлийг харцгаая. Гайгамшиг дээр чинь би нээн. Айдас нөмөрхөд чинь би илэглэнэ. Зовлонт үе ирвэл зовлонд унана гэдэг гайгамшигтай учирна гэсэн үг юм. Айдас ирэхэд тэр хаалга хаагдана. Айдас ирэхэд тэгээд бүх зүйл тэндээ дуусна. Тиймээс ямар ч хэрэггүй. Айдас та нар дээр шуурга мэт ирэхэд ч гайгамшиг та нарыг хуй мэт нөмрөх үед ч зовлон шаналн ба гай тотгор та нар дээр буух цагт ч тийм хандна. Тэгээд тэд намайг дуудана. Би эс хариулна. Тэд намайг хичээнгүлэн хайна. Би эс олдно. Тэр үед гайгамшиг ирсэн л бол бүгд дуусаа. Хичнээн дуудсан ч ямар ч үр дүнгүй гэсэн үг юм. Тэр үед ухаарад эзэн намайг авраач гэж хамаг чадлаараа хашгирсан ч авралыг олоход нэгэнт оройтсон байх болно. Хашгиран цээжэн балбан уйлсан ч дэндүү оройтсон байх болно. Тэр тохуурхан инээх болно гэсэн. Харин одоо цаг бол ёроолтой цаг үе юм. Одоохондоо бидэнд ёроол авах цаг байгаа тул эзний үгийг сонс. Эзний үг бол эзний дуу хоолой юм аа. Энэхүү Библийн үгийг, дуу хоолойг сэтгэлдээ хүлээж аваарай. Та нарт энэ цаг өгөгдөж байгаа дээр энэ үгийг сэтгэлдээ хүлээн аваарай.
Гим нүгэл юу байлаач үл тоомсорлсон нүглийг хүлээн зөвшөөрч. Би энэ нүглийг үйлдэжээ. Би яавал энэ нүглээс ангижрах вэ? Ингэж асуу гэсэн үг огтхонч биш юм. Энэхүү Библи бол тэр чигээрээ Есүсийн үг, эзний үг юм. Эзэн хичээнгүйлэн дууд, хичээнгүйлэн ухамсарл гэж хэлдэгч. Бидний сэтгэл зүрх хөсөхгүй байна. Одоо Ром номын 1-р бүлэг рүү эргэн очицгаая. Хорин 8-р ишлэлээс эхлэн дахин уншицгаая. Тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тул тэднийг Бурхан завхарсан сэтгэл болон хийх ёсгүй үйлдэлд нь орхижээ. Тэд элдэв зүй бус. За тэгэхээр энэ 29-р ишлэлдэр дуусан дуустлаа дан нүглийн нэрсүүд гардаг. Энэ нүглийн тухай унших бүртээ. Таны үйлдсэн нүгэл энд байгаа эсхийг хараад үзээрэй. Бараг бүгд надтай холбогдож байна гэж бодлогүйгээр хэр бүгд холбогдож байна гэж үзвэл та өөрийн сэтгэлийн гүнд орших нэгэн гим нүглийг олж илрүүлж чадахгүй байж мэднэ. Тэд элдэв зүй бус гэсэн. Та өөрийнхөө халаасыг нэг уудлаарай. Гэртээ очиод ажиглаад нэг үзээрэй. Зүй бус арга, шударга зөв биш бүхэн буруу аргаар байгаа бүх зүйл зүй бус зүйл юм. Хилэнц, хорм муу санаа, шунал хүслийн сэтгэл, бузар булайгаар дүүрэн агаад, атаа жөтөө, атаархах сэтгэл энэ ч мөн том нүгэл юм. Энэ ч мөн нүгэл юм. Аллаг, түрүүн хэлсэндээ хэрүүл, муудалцаж зөрөх, залмих, бусдад худал хэлж хуурах, ганц удаач болов бусдад худал хэлж бусдыг хуурсан бол энэ нь маш том нүгэл юм. Хорон санаагаар дүүрсэн, ховжив яригч мөн нүгэл юм. Гүтгэгч, бусдыг доромжлогч, Бурхныг үзэн ядагч, дээрлэхүү, бусдыг үл тоон сэтгэлийн гонц ойлгох, их замтай, бусдыг үл тоомсорлох, сагсуу, мөнгөө гайхуулагч, царайгаа гайхуулагч, гэрээ гайхуулагч. Юу ч бай гайхуулах юм бол энэ өөрөө нүгэл юм. Хорн мууг санаачлагч, муу зүйлийг үйлдэх, эцэг ихтэй дуулуургүй, эцэг ихийн үгэнд оролгүй санаа сэтгэлийн зовоогчд, ухургүй, эргүү тэнэг гэсэн утгатай юм. Бас найдваргүй, амлсандаа хүрдэггүй итгээд байна. Хичээнгүлийн хийгээд хүрч чадаагүй бол нэг өөр. Зүгээр л сэтгэл гаргалгүй, амлсандаа хүрээгүй бол тэр бас нэг өөр юм. Үл хайрлагч, сэтгэл гаргах хангалттай хүч боломж байсаар байтал оролдоогүй итгээд. Өршөөл үзүүлдэггүй, зан аашин догшин тийм хүнийг хэлж байна. Өршөөх сэтгэлгүй гэдэгт эхнэр нөхөр хоорондоо муудахад нөхөр нь эхнэрээ ямар ч өршөөлгүй зоддог. Хэнийгч бай яг адилхан хэрцгийгээр хүч хэргэлдэг. Энэ бол өршөөлгүй байдал юм. 32 дугаар ишлэлдэр ийм зүйлсийг үйлдэгч нь үхэл зохино гэсэн. Бурхны зарилгийг тэд мэддэг хэрнэ гэжээ. Цааз, ийм хэрэг үйлдсэн хүн цаазлуулна. Энэ цааз бол там руу явах цаазыг хэлж байгаа юм. Цаазлагдана гэж эзэн хэлсэн.
Тийм болохоор ийм нүглээс маш сайн салах хэрэгтэй. Энэ нүглийн төлөөс төлөгдөхгүй бол шийдэгдэхгүй хэвээр орших болно. Дараагийн 2 дугаар бүлгийн 4 дугаар ишлэл. Эсвэл Бурхны энергингүй чанар өөрийг чинь хөтлөн гэмшилд хүргэдгийг та мэдлэггүй. Түүний энерл, хөлцөл ба төвчээрийн баяныг басамжлах уу? Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ягаад нүгэл үйлдэхэд шууд шийтгдэггүй вэ гэсэн үг юм. Үгээр эзэн Бурхан гэмших боломжийг олгодог. Нүгэл үйлдсэн бол гэмших боломжийг олгож байна гэсэн үг юм. Бид нар Каины тухай сонсгоосон шүү дээ. Каин дүүгийнхээ амийг хороосон. Гэмших боломжийг олгох гэж дүү чинь хаана байна гэж асуусан байдаг. Тэр үед гэмшсэн бол өршөөгдөх байсан. Хүмүүс нүгэл үйлдсэн байхад ягаад тэр дорн шийтгдэггүй вэ? Гэмших боломжийг бидэнд өгдөг тийм ээ. Тэгвэл хүмүүс юу гэж боддог вэ? Эсрэгээр шийтгдэггүй болохоор нүгэл үйлдсэн ч зүгээр эзэн Бурхан гэж байхгүй гэдгээ. Зарим хүмүүс хүний аминд хүрчихвэл хулгай хийвэл шууд үхээд өгнө гэсэн шийтгэл байдаггүй. Тиймээс эзэн Бурхан гэж үгүй. Тэгээд эзнийг үл тоомсорлож байгаа юм аа. Энэ бол эзний өгөөмөр сэтгэл, өршөөнгүй сэтгэл. Танд гэмших боломжийг өгч байгаа нь өгөөмөр сэтгэлтэй эзэн атал түүнийг үл тоомсорлож байна. Дараагийн 5 дугаар ишлэлийг харцгаая. Харин та өөрийн хатуурл гэмшдэггүй зүрхнээсээ болж өөр дээрээ Бурхны зөв шүүлтийн үүр хилэн ба илчлэлийн өдрийн хилгэнлийг хурааж байна. За үүнийг харвал хязгааргүй. Эзэн хязгааргүй хүлээдэггүй. Гэмшихгүй өдөр ирвэл уурлах өдөр ирдэг. Энэ бол шүүлтийн өдөр юм аа. Тиймээс гэмшин гуйх хэрэгтэй. Эзний өмнө нүглээ ухаарн гэмших хэрэгтэй. Гэмшихгүй байгаа бол та эзнийг үл тоомсорлсон хэрэг юм. Эзнийг хит дор үзсэн хэрэг. Бурхны зөв шүүлтийн үүр хилэн ба илчлэлийн өдрийн хилгэнлийг хурааж байна. Тэр үүр хилэнгийн хэмжээг байнга нэмсээр байна. Тийм болохоор түрүүн юу гэсэн бэлээ? Баг үлдсэн нүгэл баг шийтгэл авч, ихээр үлдсэн нүгэл их шийтгэл амсдаг. Тамд. Тиймээс нэмэгцээр байгаа юм аа. Дараагийн 9 дугаар ишлэлийг харцгаая. Муу мухайг үйлдэгч хүн бүрийн дээр цөхрөл, зовлон байх болно. За тэгэхээр түрүүн Матай номын 5 дугаар бүлэг дээр би там руу оддог гэж өгүүлсэн. Энэ нь сүнс зовлон давтсан гэсэн үг юм. Сүнс зовлон давтах гэж юу гэсэн үг вэ гэхээр үүнийг тайлбарлаад өндөрлөе. Сүнс зовлон давтах. Иохан номын 13 дугаар бүлгийг гаргацгаая. Хоёр дугаар ишлэл. Иохан 13 дугаар бүлэг 2 дугаар ишлэл. Оройн цагийн үеэр Есүсийг баривлах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнэ өгөхөд гэжээ. Искариотын Иудас гэж хинбэ гэхээр Есүсийн шав юм. Есүсийн шав бөгөөд Есүсийг дагаж явах нь уйтгартай онцгүй байсан болохоор түүнийг хороох гээд боломж олдож өгөхгүй байхаар нь тэрээр Есүсийг зарж мөнгө олъё хэмээн сэтгэв. Өөрийн багшаа зарж мөнгө болгоё гэсэн бодол орж ирсэн байна. Диавол буюу чөтгөр тэр санааг түүнд өгсөн юм. 26 дугаар ишлэлд Есүс энэ талхыг би дүрээд хэн дөгнө тэр нь мөн гэж хариулаад
хожим оройн том зоогон дээрх талхны хэлтэрхийг хэлж байна. Талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг авсны дараа түүнд Сатан чөтгөр шүглэв. За үүнийг харах юм бол чөтгөр Искариотын Иудасын сэтгэлд нь уусан оржээ. Тэгтэл Есүс Иудаст хандан "Үйлдэх юма түргэн үйлд" гэлээ. 30 дугаар эшлэлд. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шүн байв. Тэр хайчсан бэ гэхээр Есүсийг зарахын тулд захирагчийг хайн оджээ. Тэгээд Искариотын Иудас Есүсийг түүнд зарж орхив. Гэхдээ Есүсийг зарж байхдаа хүн чанар нь огтхонч хөдлөөгүй байна. Яагаад гэдгийг мэдхүү? Чөтгөр түүний сэтгэл зүрхэнд ороод сэтгэлийн тас зуурсан байгаа учраас тэр юм аа. Чөтгөрөөс болоод мэс чанар нь хүртэл доголдолд орж багшигаа барьж өгч байгаа хэрнээ сэтгэл нь огт гимшээгүй байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүн чанар нь чөтгөрийн шидэнд давтаад мансуурчээ. Бид энэ цаг дор Библийн сургаалыг сонсоод авралын тухай одоохондоо сайн сонсоогүй байгаач энэ нүглийн тухай сонсоод мэс чанар нь огт үгүй болсон хүн ямар ч гэмших сэтгэл төрөхгүй байгаа хүн. Эдгээр хүмүүс бол маш аюултай хүмүүс. Маш их аюултай. Яагаад гэдгийг мэдхүү? Нүгэл хүний мэс чанарыг мансуур уулж орхисон хэрэг. Тийм болохоор нүглийн тухай сонссон ч сэтгэл нь огт өвдөхгүй. Энэ нь хүн мэдээ алдуулагч хийлгсэн үедээ гидсийн зүсч байсан ч өвдөлт огт мэдэрдэггүйтэй адил юм. Мэс чанарт нүглийн мэдээ алдуулалт хийгдсэн болохоор тийм байгаа юм. Библиэлд энч нүгэл, тэрч нүгэл шүүлтэнд орно гэж хэлсээр байхад ямар ч сэтгэл хөдлөл үгүй бол үнэхээр аюултай хэрэг. Энэ нь авралд оруулахгүй тулд чөтгөрийн хийж байгаа ажил юм. Одоо Матай номын 27 дугаар бүлгийг гаргацгаая. Мянга 121-р хуудас. Матай номын 27-р бүлэг 1-р ишлэл. Өглөө эрт аглах тахилч нар ба ард олны аглагчид Есүсийг алуулахаар зөвлөлдөн. Түүнийг хүлж аваачаад захирагч Пилатад өгөв. Тэр Есүсийг заржээ. 30 ширхэг мөнгө нэг боол аван Есүсийг зарсан. Есүсийн байрлаж байгаа нууц газрыг хорон санаатнуудад мэдүүлэн түүнийг барьж өгчээ. Энэ бол зарж идсэн хэрэг юм. Есүс баригдаад шүүгдэхдээ шашны шүүхэд анх удаа орсон боловч шууд цаазлуулах ял авчээ. Есүс 2 удаа шүүгддэг. Эхнийх нь шашны шүүлт, дараагийнх нь захирагчийн шүүх юм. Захирагчийн шүүх гэдэг нь Ромын захирагчийн гүйцэтгэдэг шүүхийг хэлдэг байлаа. Зөвхөн шашны шүүхээр цаазлах боломжгүй байсан тул Пилатад дамжуулж өгсөн байна. 3 дугаар ишлэгийг уншицгаая. Түүнээс урвсан Иудас түүний яллагдсныг хараад хар усч. Яллагдсан гэдэг нь цаазын шийдвэр гарсан гэсэн үг. Үүнийг хараад 30 мөнгөн зоосыг аглах тахилчид болон аглагчдад буцаан өгч. Би гэм зэмгүй цуснаас урвснараа нүгэл үйлдлээ гэхэд тэд энэ бидэнд хамаагүй өөрөө мэд гэв. Есүс цаазлагдах ялыг авах тэрхэн мөчөд Иудас ухаарч эхэлжээ.
яагаад ухаарсан бэ гэхээр түүний дотор шүглсэн чөтгөр гарч одсон байна. Тийм болохоор хүн чанар нь зулгааж, тарчилааж би нүгэлгүй цусыг худалджээ. Есүс ямар ч нүгэлгүй атал би түүнийг худалджээ. Гэх түүний хүн чанар нь түүнийг тарчилааж эхлэв. Тэгээд авсан 30 мөнгөө тахилч нарт буцаан өгч би гэмгүй цусыг худалдсан байна гэсэн хэдий ч тэд аль хэдийн оройтсон гэд хүлээж авсангүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр чи өөрөө мэдгээд хүлээж аваагүй. Дараагийн 5 дугаар ишлэлд Иудас монгон зоосыг сүм дотор чулуудаад зайлан явж өөрийгөө дүүжилжээ. Үйлс номын 1-р бүлэгт хоолойгоо бон үхэхдээ төрүүлгээ харж унан хивлээгээ ярж гэдэс дотор нь цуван өгсөн гэж гардаг. Энэ юу гэсэн үг гэдгийг мэдв үү? Сүнсний зовлон. Сүнсний зовлон гэдэг нь хүн чанарын зовлон юм. Хүн чанарын зовлон хизээ мэдэрдэг вэ гэхээр амьд хүмүүсийн мөн чанар мансуурсан байдаг тул мэддэггүй хэрэг. Гэвч там дунах үеэс хүн чанарын мансуурал тайлагддаг. Чөтгөр байсан ч өөрийн там руу ундаг учраас хүнийг эзэгнэж чаддаггүй. Тэр үед хүн өөрийн уул биендээ ирдэг. Тэгвэл энэ дэлхийд үйлдсэн бүх нүгэл зүү эсвэл өргөс мэт хүний мөн чанарыг хатгаж эхэлдэг. Иудас хичнээн зовсон болоод түүнийгээ төвчлгүй өөрийн хоолойг боож гэдэс дотроо цувуулан үхэх билээ дээ. Тэгэхээр аврагдана гэж юу вэ? Аврагдана гэдэг нь амьд байхдаа хүн чанар нүглийг ухаарч тэр нүглээс ангижрах явдал юм. Хүн чанарын зовлонгоос салж байвал тэр бол аврал юм. Хэрв ингэж чадахгүй бол там руу явж байхдаа таны мөн чанар чөтгөрөөс чөлөөлөгдөж дэндүү их зовх болно. Тиймээс сүнсний зовлон, биеийн зовлон бий болдог юм. Түрүүн хэлсний дагуу тэр үед аль хэдийн дахин амилсан бие учраас үхдэггүй хэрэг. Тийм болохоор та нар шударга бай. Эзний өмнө илэн далангүй байгаарай. Өөрийн үйлдэлсэн нүглийг санан эзний өмнө нэг бүрчлэн айлтгаж нүглээс чөлөөлөгдөхийг гуйх хэрэгтэй. Хамтдаа залбирцгаая. Бидний бусдын өмнө үйлдсэн нүгэлч мөн эзний өмнө үйлдсэн нүгэл байдаг. Эзний үгийг зөрчсөн учраас тэр юм. Бид хүний өмнө нүглээ намжлахаас илүүтэй эзний өмнө нүглээ намжлах хэрэгтэй. Өөрийн амаараа өршөөл гуйх хэрэгтэй гэсэн үг юм. Тэгж байж өршөөгдөх болно.
нүгэл уйлдсан ч хүн чанар нь огт шаналхгүй. Ийм зөрөгтөнгүүд байсан. Эзэн, таны өмнө толгой бүхийн мөргөж буй энэ бүх хүн дээр та ухаарлыг өгөөч. Өөрсдийнх нь гин нүглийг тэдэнд харуулаач. Эзний өмнө үйлдсэн нүгэл нь юу болохыг өөрт нь мэдрүүлж өгөөч. Тэр нүглээ гимшин эзний өмнө сүгдэн суухад туслаач. Тэр нүглээрээ эзэнд өршөөгдсөн сэтгэлтэнгүүдийг бий болгооч. Даруй сэтгэлээр эзний үгийг дуулууртай хүлээн авдаг тийм сүнс нүүд болоход та хөтлөн дагуулаач. Эзний нэрээр залбирлаа. Амен.